За намайг Тоёрох гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын Johns Hopkins их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн олон улсын бодлого судлалын чиглэлээр докторийн зэрэг хамгаалахаар суралцахаар явах гэж байгаа. Ингээд үндсэндээ би докторт суралцахын тулд бараг 5 орчим жил бэлдсэн байгаа. Тэгээд судалгааны ажлуудыг бол хийсэн. Докторт бол тэнцсэн. За дараа нь бол мэдээж санхүүжилтийн асуудал яригдсан. Топ сургуулиудад докторт тэнцэхэд бол шинжлэх ухааны буюу одоо биологи, физиктэй тэр чиглэлээр докторт суралцахад бол харьцангуй гадаад улсаас тэтгэлэг тулцсан авах нь нээлттэй байдаг бол одоо хүмүүнлэгийн чиглэлээр буюу миний чиглэлээр тэ гадаад харилцааны чиглэл бодлого судлалаар бол харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тэгээд боловсролын зээлийн сангаас энэ хөнгөлөлттэй зээлийг авч байгаа миний хувьд бол маш таатай, давшаантай зүйл боллоо. Тэгээд мэдээж урт хугацаанд судалсан материал одоо бүрэнгүүцэд бэлтэж өгсөн. Шаардлагуудын хувьд бол маш одоо нээлттэй бүхэнд боломжийг олгосон тийм шаардлага шалгуурыг тавьсан байсан. Доктор гэдэг маань өөрөө тухайн мэргэжлэрээ бүр хүн мэрэгч байна л гэсэн. Тэгэхээр энэ салбартаа одоо судалгааны ажлуудыг маш сайн хийх хэрэгтэй те. Олон улсын семинар хэлбэрүүдэд оролцох хэрэгтэй. Тэгээд докторийн гол онцлог нь тухайн мэргэжлэрээ маш нарийн асуултанд хариулдаг. Би яагаад те энэгээр докторийн зэрэг хамгаалах гэж байгаа гэдэг зорилгоо хувийн хувьд тодорхойлоод өмнөхөө дараагаар одоо доктортой бэлтгэх ёстой. За докторт өнгөтэй ордог хүн бол цөөхөн байдаг баха. За өөрийнхөө туршлагаас харахад би одоо 3 жил өгчиж тэнцсэн. За ингээд тэнцсний ар дээрээс бол боловсролын зээлийн сангийн маань сонгон шалгаруулалт бол мэдээж одоо нөгөө эхний 100-д орсон хүн бол хангалттай бэлтгэсэн байгаа. Тэгэхээр одоо нэмж бэлтгэх юм юу вэ гэхээр бичиг баримтуудынхаа одоо бүрдлийг маш сайн шалгах. Тэгээд дутуу юм өгөхгүй байх. Вебсайт маань материалуудаа бүгэлж оруулахад бол яг ийм залтар ийм оруулнаа гэд байсан. За тэгээд ганц нэг асуултууд байсан. Би одоо уцтаж асуусан. Тэгэхэд бол айгу нээлттэй нөхөрсөг байдлаар хариулжсэн. Надад бол ямар нэгэн тийм бэрхшээл бол тулгараагүй. Ер нь бол агсан төвшөнд суралцахад бол мэдээж academic background болон ажлын туршлага айгу шаардлагатай байсан бол одоо бакалавр тийм тэнцэж сурах гэж байгаа дүүнэрийнхээ хувьд зөвлөгөө өгөхөд маш сайн өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бэлтгэхдээ зөвхөн академик буюу одоо сургуулийнхаа төвшнөөс гадна олон нийтийн ажилд хамрагдах, тэ өөрийгөө хэн болохыг таниулах, энэ мэрэгжлийг эзэмшнээрээ улс орондоо болон одоо дэлхийд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ маш тодорхой болох, өөрийнхөө зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Магистрийн хувьд бол өөрөө тухайн мэрэгжлээр ажилласан байх нь давуу тал болдог.